Даширэнцэн авраг 7 хошууд аншиг наадамд 2 төрүүлж 1 үзүүрлэн 10 засгийн наадамд 2 төрүүлж 1 үзүүрлэн 1 удаа 6 1 удаа 5 4 удаа 4 давж байсан хуучин Цэцэнхан аймгийн Сүнжигт Бэсийн хошуу одоогийн Хинтээ аймгийн хуучин нэрээр Идэрмэг сумын нутагт 1883 онд төржээ. Тэрбээр удам сайтай бүх өвгөөд аврагын аав Хөхмайдар нь биеэр том маш их тэнхээтэй орон нутгийнхаа овоо хошууны наадамд дээгүр барилддаг байжээ. Аврагын төрсөн дүү Жунайн Даншигын заан цолтой 7 хошууд аншиг болон 10 засгийн наадамд 2 удаа төрүүлсэн сайн бүх байж. Даширэнцэн аврагын хошуу ноёны алдар нь Даширэнцэн гэдэг тул авраг ноёноо хүндэтгэн нэрээ цээрлэж өөрийнхөө нэрийг Мөр Рэнцэн болгож өөрчилжээ. Тэрбээр хүүхэд ахуй насндаа үеийнхээ багцуултай барилдаад төдийлөн хайдаггүй байснаа 19-с 20 орчим наснда пер хүч гинэт орж дийлдэггүй залуучуудаас төвггүй хайдаг болжээ. Авраг 20 гаруй наснаасаа эхлэн 7 хошууд аншиг болон 10 засгийн наадмуудад 1904-өөс 1919 он хүртэл 10 гаруй жил барилдах хугацаанд шөвгийн даваанаас доош өвдөг шороодог бөгөөд 1907 оны 7 хошууд аншиг болон 10 засгийн 1913, 1919 оны наадмуудад 3 дахин үзүүрлжээ. 7 хошууд аншигын 1908-аас 1912 оны наадамд 2 удаа төрүүлж Даншигын авраг цолыг хүртсэн байна. Мөн 10 засгийн 1914 оны наадамд төрүүлжээ. 1908 онд 7 хошууд аншиг наадамд алдарт бүх намхан аврагтай үзүүр түрүү булаалдан барилдахдаа дархан тонгорох мэхээрээ алдарт аврагыг өвдөг шороодуулан төрүүлж наадамчин олны баяр бахархал гайхлыг төрүүлж байжээ. Даширэнцэн авраг уужуу тайван их авхаалчтай уян хатан барилдаантай хав дөрвөлжин барьснаас харцагдан ард тийш нь хүчтэй дарах, дагуулж гуйдах, давхраачих, баруун зүүн талаараа ээлжлэн огсруулан тонгордог дархан мэхтэй. Өөрийн болон өрсөлдөн барилдаж байгаа бүхийнхөө хүчний байдал тэнцвэрийг маш сайн мэдэрдэг гайхалтай сайхан барилдаантай бүх байсан байна. Тэрбээр 1908 оны Даншигт 1032 бүхөөс төрүүлсэн зэрэг бүхийн түүхэнд оруулсан ариун намтраас гадна сайхан дуулж хуурддаг хөгжмийн зохиол яруу найраг хүртэл бичдэг авьяастай байсан тул хошууны ноён Сүжигт Бэс дэмчиг банжил өргөөндөө дууч хөгжимчин яруу найрагчаар байлгаж хааяа газараа дагуулж Улаастай хотод Манжи амбанд хүртэл дуулуулж гайхуулж явсан түүхтэй ажээ. Богдын урдан дуулахт нь лам хуурга ноён хаад хутагт хувилгаад цөмөл биширч Даншиг наадамд Даширэнцэнг дэвхийг үзэх дайрлага найранд Даширэнцэнг дуулахыг сонсох гэж хошуурн дагдаг байжээ. Тэрбээр нэг өвөл адууны ирэлд явж гин. Говьрхог нутагт ороод явж байтал хэсэг тэмээний захад орсон бүр цээжээ хуржигнүүлэн шавж байснаа өөрийг нь жиглээд гүйгээд ирж гин. Даширэнцэн мориноос сууж тэрсээр яваад гац шиг шавх болсон уурганыхаа язоороос тохоо хэртэй хуглан эмээлийнхээ тохмыг авч бамбай зөөлөж болгон цээжэндээ барьж нөгөө модоор тулан хүн барьдаг догшин хар бууртай халз тулаанд оржээ. Хоёр хүчтэн бие биеэ тулан ийш тийш түлхэлсэн хэсэг байж. Уурганы шавх зор буурын цээжинд шигдэх хягшинд Даширэнцэн гин төсрөн зайлтал нөгөө бүр хүчиндээ газар налан унахта мөнөөх модонд сүлбүүлэн өгсөн байна. Даширэнцэн цааш явсаар асхад өндөр уулын ингэрт өвөлжиж байгаа нэгэн хот айлд очижээ. Тэр айлынхан минь тусаа мэдлэлцэн цайлд суухдаа та хаанаас ирв? Тантай орсон бууртай тэмээ таарсангүй юу гэж асуухад Даширэнцэн замд хэсэг тэмээ байж л байна лээ гэж юу ч болсон юмгүй тайвнаар хариулахад гэрийн эзэн ихэд гайхан манай бүр хүн барьдаг айхтар амьтан байгаа юм. Та хаагуур амьд мэд гарч ирвэ гэхэд манай хар буур бид хоёр байралдаад би нэг муухан дийлэх шиг болсон шүү гэжээ. Учир явдлыг ухаарсан гэрийн эзэн ирсэн зочныхоо нутаг хошуу алдар цолыг сонсон авхаалт самбаа ааг хүчинд нь биширсэн байна. Даширэнцэн авраг 10 засгийн нэгэн наадамд 3-4 давчхад байсан залуу хөхөөс хүүгийн нэр хэн билээ гэж асуухад хажууд нь байсан нэр цуутай нэгэн бүх ярианд оролцсон залуу хөхөд хандан хүү минь наадахта нэрээ битгий хэл энэ даваанд чамайг амлаж авах гэж асууж байгаа юм хэмээн хориглоход Даширэнцэн мушилзан гинээг хайдснаа. Тэгвэл нэр цолыг чинь мэддгээр арслан чамайг амландаа гэж хэлээд түүнийг амлан авч барилдсан гэдэг. Тэр өдөр бороо их орж наадмын дэмжээ шал нойтон байжээ. Боломжтой үеийг харж явсан авраг Даширэнцэн гинэ тухс хийж нөгөө бүхийхөө зодогноос сэнжигдэн бариад 3 хүчтэй доктораад л өвдөг шороодуулсан байна. Тэрбээр нэг удаа өөрийн төрсөн дүү Жунай зан Онгор Дайчин Бэсийн хошуу одоогийн Хинтээ аймгийн Батнур сум Чүлтэм начин гурвал нэг жил зэрэгэлдээ Далайвангийн хошууны Сүхбаатар аймгийн Мөнх хаан сум наадамд барилдахаар очиж гин. Тэр гурав том ирээн
сард залрах далай вангийн амрыг ирээд бид гурав танай надад тоосоо өргөхөөр ирлээ гэхэд вантан толгой дахин зөвшөөрчээ. Тэр үед асрын болон сууж байсан буян тогтох авраг муухай харж өндөрлцөн. Юу гинэ? Өндөр майдрын хоёр намайг өхөж гэж дуулаагүй байгаа. Та хэдийг химгчиж байгаад хаяндаа хэмээн уурсан өгүүлэх сонсогдчихэ. Наадам чиглэж гин. Буян тогтохын түлхээсээр хамт очсон чүлтэм начныг дашринцэн аврагын аманд өгчээ. Чүлтэм начин аврагад унаж жигүүртээ буцаж очоод би ч аврагтай чадлаараа л үзлээ. Харин аврагын дунд хурууг булгалчих шиг боллоо гэхэд түүнийг сонссон олон шивэр авир гэлцэн нутгийн зарим нэгэн тэгвэл ч энэ наадам манай буянтай аврагыг болж дээ гэж баясан байхад өөр хошуу нутгийн наадамчид та яаж байгаа нь тэрвэ хайран бүх гихтэн чүлтэм начин дашринцэн авраг эдэнтэй барилдахад ганц хуруугаар дутах юм биштэй зүгээр гэж суусан байна. Дашринцэн учраа бөхчүүдээ унагсаар нутгийн бүх буян тогтох аврагтай үзүүр төрөв алдахаар үлджээ. Хорлоогийн буян тогтох авраг майдрын дашринцэнгийн булгарсан хуруутай гарыг сугандаа хавчуулаад мурих гэж хийзээ харан анаад байжээ. Дашринцэн ч байдлыг мэдэн тэр гараа зангидж байгаад чүүгээд хүч гарган угдарч явуутаа суйлаад хайчгаж. Ингээд далай вангийн наадмын төрөө авсан дашринцэн авраг нөхдийнхөө хамтаар нутаг уцах замд хэдүүл буян тогтохын хоороо нэг ороод гарыг ихэд нөгөөдүүл нь дургуйцэн яах юм бэ? Эртхэн газар дөхөй гэжээ. Дашринцэн ч толгой сэгсрэн орлоггүй болохгүй арай л чангадуулчих шиг болсон гэд тэднийд очиход буян тогтох авраг хавиргаа бариулж эвэнд нь оруулаад илэг наалган хэвтэж байсан гэдэг. Түүнийг төрийн их наадамд олон жил сайн барилдаж наадамчин олноо баярлуулсны төлөө богд хаан бяцхан хуван аюуш бурхан бэлгэлсэн гэдэг. Дашринцэн авраг богд эзнийхээ бэлгэлсэн тэр нандин шүтээнийг толгой дээрх тав гизгэндээ сүлжин залж явдаг байжээ. Нэг зун дашринцэн авраг авгай хүүхдтэйгээ хэрлэн голын усанд орж бийсээ угаан сэлж хөөр баяруул. Гэтэл богдын хайрлсан аюуш бурхан налга болчихжээ. Аав ээж хүү гуруула хайран бурхан усанд л унагчлаа гэж халаглан голын усны ёроолыг хайрах чулуу эс шаврыг самчин их л удаан ирж байтал хүүн усны ёроолоос нөгөө хуван бурхныг нь олж бариад ааваа ээжээ энэ байна гэсээр гүйж ирэхэд дашринцэн авраг ихэд бэлгшэн миний энэ бурхныг идэлх хоног дуусчээ. Миний хүү чи аав гэж хэлээд гом хүүдээ бурхнаа өгсөн гэдэг. Богд хаан ордондоо хурдан гүйгч гиндэн зураач шарав бурхан бүтээгч цэрэн дорж өндөр гонгор дууж хөгжимчин бүх дашринцэн эмнэг сургагч очир арслан бар заа маллагч зэрэг олон авьяасныг урж цуглуулдаг байсныг түүхэн тэмдэглэсэн байдаг. Үүнээс дашринцэн үг аялгауг зохиосон 100 лангийн жороол уусыг зууж дунд нь хөлгөлгөө хөө зураг болсон богд ламыга зонхуйн ширээнд нь залваа хөө гэсэн дуун ихэд алдаршин түгэн тархсан байдаг. Та илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe дараарай.